This is Paige Becker. It's time for you to be the best with my team. Let's go. Give it all I got, then I'ma give some more. It's giving. Push it past the limit, cause I'm built to score. Built to score. Mind over matter, I'ma win the war. Yeah. Keep rising to the top, no matter what. No matter what. Yeah. I'm a winner, no matter what. Rising to the top, no matter what. Сайн мэцхан үзэгчдээ орой мэндийг хүргэе. NBA улирлын өмнө та бүхэнд хүрдэг 30 баг 30 өдөр нэвтрүүлэг хэлж дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн Platinum event тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ Голомт банк. За өнөөдөр бидний ярилцах баг бол Cleveland Cavaliers байгаа. За хүлээлтийг давсан сенсац амжилтын эзэн баг гэж хэлж болох бах тийм үү? Улиралд зөвхөн. Плей-офф эхлэхийн өмнө ер нь баггүй сандаргаа давсан баг гэж хэлэхэд бол хэсдэггүй баг. Тэгээ ер нь тэгээд улиралд бол юу гэдгийг хүлээлтэнд бүр давцсан мөртлөө плей-офф гэж ойлгож болох байх л та. Мэдээж хүндэг шалтгаан байлаа. Тийм мэдээж хүндэг Түн багаараа тоглож чадаагүй хатуу харамсалтай. Тэгээд энэ жил бол тэдний тэгээд хөшөө авч хэлтэй. Бид гүйцэж чадаагүй ажлыг гүйцэх хэрэгтэй жил. Тэгээд бүсдэн сайхан бас нэг онгоцоо цорхоо зайнууд мэрсэр гараад ирлээ л дээ. За 64 хожид хүрснийг бид харж байна. Гэхдээ улиралтуудыг олж үзсэн шүү дээ. Багийнхаа маш олон рекордууд байгаа. За улиралт дундуур бүр 72 хожид хүрэх боломжтой гэсэн тооцоо хүртэл гарсан байсан. За тэгээд довтлооны үзүүлэлтээрээ 121.7% орохоор нэгт бичигдсэн байна. Энэ мэдээж хамгийн сайн маш сайн үзүүлэлт. За тэгээд хамгаалтаараа 8 нийт рейтингээрээ бүр 2-т бичигдчихсэн байна. За 3 дахь ороод бол 10 дахь орнд байна. Тийм гэхдээ топ багууд дундаа бол баг хамгийн хурдтай да. OKC-тэй ер нь зэрэгцүүц хурдтай орж ирж байгаа баха. 10 дугаар байхыг гэж. Дээгүүр өрсөлдөж байгаа багууд бол одоо юу гэдэг өнгөрсөн жил чинь Бостон бол 30 байсан гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү байдалтай байсан бол Cleveland бол тоглохооны үзүүлэлт ер нь тэр хурд хэмнэлээрээ бол бас үнэхээр багуудыг сандрахж исэн. Ийм аюултай баг бол чадсан л та. тийм одоо нэг Индиана Пейсерийн лар даа бах тийм шилдэг 10 баг дотор бол. За тэгээд плей-оффт Miami Heat Indiana Pacers-тэй уулзраад хараад Индианад хожигдсноор улирлаа тэд дуусгасан байгаа. За гэхдээ улиралт бол улирал эхэлснээс дуусах хүртэл нэгдүгээр ямар ч тач хадгалсаар байсан. За тэдний амжилтын гол шалтгаан нь мэдээж Donovan Mitchell өнгөрсөн улиралт түүнийг хэрхэн тоглосныг харцгаад заримтаач боломжит 82 тоглолтод 71 тоглолтод оролцохдоо 24 оног тогтчихжээ. За тоглооны үзүүлэлтэнд 41.3, 3-аас 36%-тай. За Mitchell-ийн өнгөрсөн улиралтын тоглолтод ерөнхийдөө Cavs-ийн сайн амжилтын гол эзэн юм уу? Мэдээж. Багийн намын хэлдэг. Мишлийн өнгөрсөн тоглолт зүгээр өмнөх хөлдрэлээс юугаараа өөр байсан бэ гэхээр Cleveland-ийн бөмбөгийн шилжилт хуваарлт үнэхээр гоёсэн. Мичл аваад Айс тоглолтод тоглохын сонголтууд тун цөөхөн. Ер нь бол оноо авалтууд үнэхээр гоё чигэд багийн сагсан мөнгөийг улиралтад үзүүлж чадсан учраас ийм онцгой амжилтыг үзүүлсэн тийм. Мичл заавал 30 оноо авч иж баг нь хожоодох шаардлагагүй. Мичл 20 оноо авсан ч гэсэн өөр 2 тоглогч 20 стэйшн авчихын сонголтууд болно байлаа. Бид нар ч үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Тэгээд одоо Ютад нэг хэсэг Мичл байхад яг нэг жил нэг гоё болцсон байсан шүү дээ. Тийм багийн тоглолт ойлголцсон. Яг тийм Cleveland бид нар өнгөрсөн жилийн харсан гэж хэлж байна. Сонгой тооны талд Кеннет үнэхээр энэ багийг маш богинохоо хугацаанд тоглохоог нь бүр тис өөр төвшөнд гаргаж ирсэн. Ирээл зуны дотор орж ирэл тэгэл яг бүрэлдэхүүний өөрчлөлгүйгээр энэ багийн потенциалын тултал нь ашиглаж чадсан гэх юм уу? За тэгээд энэ багийн хоёр дахь лидер Garland-ийн хувьд өнгөрсөн улирал хамгийн сайн тоглохын үзүүлэлттэй улирал нь болсон байна. Өөрийнх нь карьерийн туршид 37.2. Тийм ер нь холбогчоор тоглолдог, олон довтлдог хүний хувьд бол 47% гэдэг бол бас өндөртэй байна. Энэ нөгөө бас нэг баталж байгаа зүйл нь бөмбөгшээр дагсан тийм. Бас Garland гэж Айсад тоглох шаардлагагүй. Яг гүйцэтгэл нь сайн. Гэтэ дуусчихж байгаа нь өмнөх улирлаас жоохон буурсан. Энэ гэхдээ сайн мэдээ байгаа байхгүй. Довтлооны гүйцэтгэл нь карьер хамгийн орой гэдэг нь хамгийн чухал. Тэгэхээр цөөхөн довтлоо чанартай гүйцэтгэлээр 20 оноогоо аваад байсан. Энэ Garland Тэгээ 6.7
дамжуулалт гэдэг. Тэгээ Мичл 5 дамжуулалт. Хоёр багийн ингээд хоёр лидер нь хоёулаа ингээд 12 дамжуулалтыг өгч чинь. Тэгээ өөрсдөө 20-с дээш нь авчиж чинь гэхээр энэ багийн зүгээр 70-80 хоног энэ хоёр оролцоод авчиж байгаа байхгүй 70 хоног ер нь. Тэр бодохоор угаасаа энэ хоёр тоглогч өнгөрсөн үеийн гол амжилттай мэдээж үндсэн байсан. За гэхдээ мэдээж бидний сарыг даах самбарын тослон ч гэсэн онцгой байж чадсныхаа хүч нь Эвен Моблey бол яхахгүй мөн л өссөн төвшөлттэй үйлрэл хамгийн сайн оноо олттой үйлрэл болсон байна. Тэгээ оны шилдэг хамгаалалт болчихсон. Тэгээ оны шилдэг хамгаалалт тоглогч гэдэг энэ тоглогчийг лигт илссэн цагаас нь эхлээл юу хизээ нэг цагт тоглож байгаа юм. Хүлээлт байсан. Гэсэн чинь харин тун хурдан богино хугацаанд энэ шагналыг авч чадлаа. Яг харахгүй лигийн хамгийн одоо шилдэг буддад талбайн тоглогчтой нэг байж чадлаа өнгөрсөн. Ер нь бол ирээдүйн улмал гэлбий гэдэг баг. Тэгээд одоо энэ багийн бөмбөгний хуваарлалтын дээр хамгийн том төлөвлөж төвшөө гэсэн тоглогч нь Evan Mobley. Өнгөрсөн үлрэлийн зөв хамгийн том өсөлт нь Evan Mobley байсан. Тэгээд Ken Atkinson цэцгэлжүүлэгч гэсэн Evan Mobley бол үнэхээр гоё. Тийм үнэхээр шилдэглээ. Тэгээд Evan Mobley-ийн гол дээр гарч ирж тоглох сагсан мөгийг одоо өмнөх хөлөглөлтөөр рүү хөлөглөлтөөр харьцуулаад өөрчилсөн. Тэгээд өөр ингээ бөмбөг залж орж ирээд тоглох ийм тоглогч болох. Ер нь бол илүү баг хамгаалдаг Крис Бош хэмжээний ийм хэмжээнд ашиглахаар болж байна. Яг тоглооны ур чадвар мэдээж Бош их шиг хэмжээнд арай хүрэхгүй байна. Гэхдээ мэдээж хөгжиж байна. Гэхдээ хамгаалтын чадвар бол угаасаа ямар гэдгийг бид өнгөрсөн жил хангалттай хараад тэгээд шилдэг хамгаална тоглогч болчихж байгаа учраас энэ гол 3 болохоор тэгээд дээр мэдээж 60 таалныг бас нэмж хэлэх ёстой. Тэгээд сэлгээний бос дүүргийн тоглогчтон ч гэсэн үнэхээр бас чанартай тоглолтыг үзүүлж чадсны хүчинд бол тэд улиралд дийлдэшгүй баг байж чадсан баг. За тэгээ Моблигийн хувьд энэ зунаас биеийн хүчтэй баггүй анхаарал хандуулсан маш сайн мас нэмсэн зураг бол хэд хоногийн өмнө харсан. За үргэлжлүүлэн бүгдээрээ Cleveland Cavaliers багаас явсан тоглогчдыг харцгаая. За дөрөв тоглогчийг Игнэнэсээ тэд хасжээ. Яг өнгөрсөн жилийн гол тоглогчдоос Taj Jerome байна да тийм. Сэлгээний ер нь хамгийн чухал тоглогчийн байралтай тоглож байгаа. Маш гоё сэлгээс нөлөөтэй тоглолт үзүүлсэн тоглогч нь явж байна. Тоглогчтой үеийнх Окоро угаасаа тэр нэг солилцоон ер нь байнга яригдчихсэн. Хүлээлтэнд хүрэхгүй. Тийм. Ер нь бол минутын өгж үзлээ, гараанд хүртэл гаргаж үзлээ. Тоглооны ур чадвар дэндүү дутуу байсан. Окорогийн хувьд бол. За тэгээ Javonte Green, Tristan Thompson хоёрын угаасаа энэ багт бол төдийлөн олон минутыг өнгөрүүлэхгүй байгаа гэсэн. За тэгээ ялангуяа Tristan Thompson бол ер нь сэлгээс угаасаа тоглолтын зөвхөн минут ч их баг байсан шүү дээ. Энэ хэлбэлэнд ганц гарцсан Taj Jerome болчихсон бол. За тэгээд хамгийн чухал нь Taj Jerome-ийн орон зайг хэн нөхөх вэ гэдэг асуулт гарч ирнэ. За өнгөрсөн үлрэл 70 тоглолтод оролцсон 12.5 оноо, 3.4 дамжуулалт, за бөмбөг тасалт 1.1 гэдэг бас давуу үзүүлэлт харагдаж байна. За тэгээд тоглоом 51.6%-тай. За Jerome-ийн орон зай ер нь бол маш том орон зай болов уу гэж харж байна. Ямбаа энэ дээр ямар дүгнэлттэй байгаа вэ? Тийм Jerome яхахгүй зүгээр плей-офф харамсалтай Taj Jerome яг тэгж нэг хүлээлтэнд хүрсэн хэмжээнд байсан. Яг зөвхөн өдөрлөөр нь нийтэд нь аваад үзэх юм бол Taj Jerome бол лигийн мэдгүй одоо шилдэг 6 тоглогчийн шагнал төрөл өрсөлдсөн явж байлаа шүү дээ. Тэгэхээр Taj Jerome-ийн Ken Atkinson цэцгэлжүүлэгчтэй толгойтой одоо Taj Jerome-ыг Warriors-д байхад Ken Atkinson цэцгэлжүүлэгч тухайд Warriors-д ажиллаж байсан. Тэгэхээр энэ тоглогчийг ер нь яаж тоглуулах тэр арга барилыг тасгалжуулагч хамгийн сайн мэдчихсэн. Тэгээд тэрийгээр гарах шиг боллоо. Энийхээ зөвчөнд Jerome ч өөрөө их давгүй гэрээ аваад явчихлаа. За Cleveland ч гэсэн өнгөрсөн жил түүний үнэхээр сайн ашиглаж гол нь одоо шинэ багтаа харин яг энэ Ken Atkinson цэцгэлжүүлэгчийн удирдлагад дор тоглосон шигээ тийм нөлөөтэй тоглож чадах уугүй гэдэг л жоохон эргэлзээ төрүүлж байна гэх юм уу да. Би бол Taj Jerome-ыг явуулсан маш зөв шийдвэр гэж бодож байгаа. Яг тэгэхээр Cleveland Cavaliers багт боол хог тоглогчид их байсан. Оноо ах ур чадвартай тоглогчид их байсан. Тэгээд Taj Jerome одоо ирсэн тоглогчдыг харуул тодорхой болно. Lonzo Ball ирсэн учраас Taj Jerome бүр ямар ч хэрэггүй болчихсон. Тэгээд Taj Jerome-ийн плей-оффын тоглолтыг харсан шүү дээ. Хитрхи өөр дөрөв бөмбөг уяад маш олон товтлогоог
өөрөө сэлгэнс гарч ирэхээр тоглох, бусдыгаа тоглохгүй. Диандра Хантраас хүртэл их товтлоодсон. Яг потенциал харах юм бол би одоо Хантер 18 оноо Атлантад унтжилж ийсэн аа. Ирээд Кливленд солилцоор ирсэнээс хойш ердөө 11.5 оноод унтжилтлаа буурсан. Довтлооны оролдлого буурсан. Шидэлтийн гүйцэтгэлүүд нь бол буураагүй. Тэр тэгтлээ цөөхөн товтлоод эхэлсэн. Тэгэхээр хүлээлтэнд хүрээгүй үйлрэл болсон Хантер. Тэгэхээр Тайжрон гэдэг тоглогч яваад илүү бөмбөг буцаад шилжчихсэн цагсаа яваад тэгээ Тайжромын довтлох хэрэг мэдл Диандра Хантер руу Сэм Мэрил рүү те бус руу шилжээсэй гэж бодож байгаа. За ирсэн тоглогчдыг хараад явцад явъя гэж бодож байна. Лонзо бол ирсэн учраас Тайжром шаардлагагүй гэж үзсэн байна. Ер нь бол тийм. Лонзо бол Бэлтгүүл бол маш сайн сэлгээний болгоч байхгүй да. яг нөгөө нэг холбон тоглогч гэдэг Жинхэнэ холбон тоглогч. тэр ажиллаа олон тэр тулалт хийдэг. Энэ дамжуултыг хамгийн түрүүнд болчихсон. Угаасаа Кливленд хангалттай оноо авч байна. Тэр Лонзоос бол оноо хүлээх биш. Илүү нөгөө цэлгийн найруулга зарим тохиолдолд гарааныхантай ч гэсэн талбайд гарах бүрэн боломжтой. Тэгээд Лари Нэнс гэдэг тоглогчоо буцаагаад авчирлаа. Тэгээд ер нь бол яг Трисен Томпсон солихороонд дуу олоо болцсон байсан ч гэсэн зөв сэлгэнээс ашиглахад Томпсоныг хамаагүй сайжруулсан байна. Нэнс бол сэлгэнээс гарч тоглоход үнээр тохиромжтой гоё тоглогч. Тэгээд Кливлендийн систем ч их гоё тохиром. Ер нь яг Жардалны сэлгэнээс том боломжтой тоглолтыг үзүүлж болох гэсэн хүлээлт байна. За тэгээд дээр нь Сэм Мэрил бол лиг бас дээгүүр үлдэх хэмжээнд очсон юм шидэгч болж хөвөрж байна. Одоо бол шидэгч бас баг болгонд тийм ч олон биш байгаа юм цагт бол Сэм Мэрил шиг ийм сайн шидэгчтэй ямар ч сан 4 жилийн гэрээг нь өгөөд аваад үлдэж чинь гэдэг бол маш сайн зүйл болж байгаа. За тэгээ мэдээж тэдний хувьд драфтын 2 дугаар тойргоор бол Тарис Проктор гэж залуу бол сонгоо авсан байгаа. Тэгээд мэдээж 2 дугаар тойргийг сонгох учраас одоо энэ залуугаас нэг юм хүлээлтгүй Хөгжлөлийг л үйлрэл болно тийм. Хөгжлөлийг л тоглосон үйлрэл болно. За тэгээд 4 тоглогч авсан, 4 тоглогч ирсэн, эдгээр 4 ирсэн тоглогчдоос Лонзо бол гол анхаарал татж байгаа. Өнгөрсөн үеэр гэхдээ бас гэмтлийн асуудал байсан. Тэрдээ 35 тоглолтод оролцсон. Ер нь Лонзочд юу вэ? Сүүлийн баг 2 өдөр л тоглохгүй байж ирсэн аа. Тэгэл өнгөрсөн жил ирж иж 35 тоглолтод тоглолцсон шүү дээ. Тэгээд Лонзогийн уг нь бол яг тэр дамжуулах ур чадвар тэр талын тоглолтод үнэхээр гоё л доо. Тэр нь өөрөө бас маш сайн хамгаалалттай юм байна. Тэгээд нуруулдаг орчин цагийн зүгээр маш гоё зохиц холбогчтой геймплейн тоглогчийн хэрэг сүрдэгчлээ. Тэгээд гүйцэтгэж ихний үйлрэлтээ ялангуяа ямар гоё үйлрэлийг хэлүүлсэн. Тэгээд техник шийдэл өөр болчихсон. Шийдлийн асуудалтай байсан тоглогч шийдлийн маш их шүүмжилдэг байсан бол шийдлийн техникийг өөрчлөөд гүйцэтгэл нь 37-8%-тай болтлоо сайжраа. За бүр ихний үйлрэлтээ 40-с шүтээ шийдэл хийжсэн шүү. Тэгэхээр яг энэ формог нь хадгалж чадах юм бол геймплейн тэгээд 60-аас дээш тоглолтод оролцож чадах юм бол сэлгэнээс маш том туслалцааг үзүүлэх болох гэсэн хэлэлт байна. Тайжромоос за оноо авалт нь биш юм аа гэхэд бусад бүх зүйл нь илүү шүү дээ. Тийм, бусад бүх зүйлээрээ хамгаалтаараач тэр илүү байж чадах тоглогч. Тоглолтын хэмнэл өдөртдөг цэвэр холбогч. Тийм. Гэмтлэхгүй бол хамгийн тохирох багтаа ирлээ гэсэн үнэлттэй байгаа юм байна тийм үү. Ингээд үзэгчдээ энд хүрээд 30 ба 30 өдөр нэвтрүүлэг хэсэг хугацаанд засварлах болно. Эргэж ирэхдээ бид цалингийн зэс болон гараа болон сэлгээний бүрэлдэхүүнтэй танилцсанаа. Нэвтрүүлгийн голд ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel Group. Иргэн татаа морил үзэгчтэй 30 ба 30 өдөр нэвтрүүлэг та бүхэнд Cleveland Cavaliers-ийн онцлсан дугаараа хүргэж байна. Нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр сайн цахныг санхүүжүүлэн Голомт банк за үргэлжлүүлэн бүгдээрээ цалингийн зэстэй энэ хэсэгтээ танилцъя. За онцгой татварт бол маш их хэмжээний үе зарцаа. Тий, одоо нөгөө second апронууд автсан багчдыг харахгүй л те одоо маш өндөр хэмжээний татвар төлж байгаа. 148-аас зөвхөн татвар 149 саяыг одоо ингээд нийтдээ цалингийн зарцуулж байгаа юм мөнгө харахаар 375 сая доллар энэ багт зориулагдаж штэ цалин гэж. Тэгэхээр одоо ийм цалин зарцуулж байгаа багаас угаасаа бид нар мэдгүй одоо өнгөрсөн жилийн шиг тийм хэмжээ түлээх л ёстой л да угаасаа тийм. Cleveland Warriors-оор л зарцуулж байгаа юм байна. Ерөнхийдөө Леброн нөгөө их гурвал муралтай байх үеэс хойш энэс ч өмнө ингэж өндөр цалин зарцуулж ховор шүү дээ. Бид нар бол өнгөрсөн жилийн тэр лиг удирлыг амжилтаараа одоо бүсэд хэрэгжүүлсэн тэр баг тийм хүлээлт угаасаа тавихаас ч аргагүй л дээ ийм өндөр цалин зарцуулж байгаа багаас болов. За тэгээд багийн ирээдүйн хэрхэн зураг хийж
гарч байгаа гүргэлтүүдэд харах юм бол 2 жилийн дараа. За нэг үлрэлийн дараа M Монгол хамгийн өндөр талантай тоглогчдын нэг болох нь. Одоо нөгөө мэдлэлтэйгээ адилхан сэлээ аваад эхэлж шүү дээ. За тэгээ Garland, Hunter 60 тааланч байж байна. Тэгэл ер нь яг гол хитэн бүгдээрээ л ер нь дараагийн 2 үлрэл батлаа. Тэр гол 5 тоглогч юм байна. Тэгэхээр би зүгээр Hunter-ыг л ашиглаж эхлэсэн юм байна. Тийм. Өнгөрсөн үлрэлд яг хугацаа бага байлаа. Жигээд олон тоглолт болчиход байгаа. Баг нь гэсэн плей-офф Моблиг хүртэл гэмтэл, Darius Garland гэмтэл асуудлууд байсан. Тэгэхээр энэ үлрэлд энэ гол 5 тоглогч үе дуусгадаг 5 дээр Hunter-ыг оруулж ирэх хэрэгтэй. Hunter өөрөө 35-аас дээш хүртэл 3-аас шидэж чаддаг. Дээр нь энэ багийн хамгийн сайн дундын шидэгч болох боломж байгаа. Нийцэл Hunter-ыг дундын шидэлтүүд бол айл айл тунсан. Тэгэхээр энэ үлрэлээс харахгүй Strus-с илүүтэйгээр Hunter-ыг бүр ингэж тоглох гараан тушнаас тийм. Эсвэл яг хоо тогтхоод хал дээр арай нөгөө статистик нэг хараанд гарвал унах боломжтой ч гэсэн хамгаалалт талыг харах юм бол Hunter-ийн хамгаалалт бол бас лигт мэдээж дээгүүр үнэлэхээр маш сайн хамгаалагчтай. Тэгэхээр яг хоо Strus нөгөө илүү нөгөө бөмбөггүй тоглолт хийж шидэлтүүдээр тоглолдог гэдэг утгаараа арай нөгөө гараанд илүү ашиглагдаад байх шиг байна л да. Одоо ингээд яг үндсэн 8 тоглогч бол 2 үлрэл тоглох нь шүү дээ тийм. Энэ бол маш таатай юм дээ. Тэгээ Lonzo Ball л одоо энэ чинээс ганц айж байгаа л эрсдэл нь болчиход байна гэмтэл. Lonzo Ball л гэмтэлгүй бол яг энэ 8 тоглогч бол тэгэл доктортой тоглолт үзүүлэхээр л таа. Тий одоо нөгөө Garland нь бас гэмтээд идэг. Тэнгүүтийг юм Garland ууг нь өнгөрсүүлж 65 тоглолт тэгээд Mitchell-с илүү 75 тоглолт илүү. Mitchell-с ямар ч илүү тоглолтод оролцсон байгаа байхгүй. Тэгээд харамсалтай нь плей-офф дээр Garland-ийн юу болсон байлээ. Одоо яг сүүлд 2 хоногийн өмнө гарсан мэдээллээр харах юм бол дахиад 4-өөс 8 7 хоног тоглохгүй гэхээр улирлыг бол хэлүүлэхгүй. Улирлийн ерөн зүгээр ихний 1 сар тоглохгүй гэдэг хүлээлттэй. Ямар ч сан оноос өмнө тоглоно. 12 сараас өмнө тоглох ийм хүлээлттэй. Ингээд процесс ер нь яаж хурдан явагдах нь магадгүй ингээ багийн амжилттай жүү байгаад байвал Garland-ыг яарах байж байгаа нэг Christensen-ийн тоглолтоос өмнө ч орж ирэх үүсэх. Ямар ч сан багтаагаа бол улирлыг эхлүүлэхгүй гэдэг нэг юм тааруу мэдээ байгаа. Гэхдээ яг эргээр харах юм бол хам мессежлбар та орцсон учраас эргэж ирсэн тохиолдолд ямар нэг айц байхгүй. Улирлын супер амжилтаа плей-оффт үзүүлж чадаагүй гол шалтгаан нь гэмтэл байсан. За тэгвэл энэ улирал дорнод бүсийг дахиад тэргүүлэх боломжтой юу гэж харж байна? Бүрэн боломж байгаа гэж байна. Garland хэдийгээр нэг хамт ихлүүлэх хүчсэн өөр гэмтлийн асуудал байхгүй байгаа сайн тийм. Моблигийн гэмтэл жишээ нь 100% ларшсан. Тэгээд Hunter гэмтэлгүй байна. За тэгээд Lonzo Ball бас гэмтэлгүй байна гэж юм. Орлох боломжтой тоглогчдод гэмтэлгүй байгаа учраас одоо тэгээ нөгөө Boston гэдэг бүсийн том өөрчлөлт чинь энэ жил нэлээд драматай үйлдэл болох шинжтэй байгаа учраас одоо ер нь York-той л бүсийг тэргүүлэхийн төлөө үзэх хэмжээнд л байх болоо та. Тийм, улиралд бол асуудалгүй. Ер нь бол яг дахиад 60 ажил авах бол маш амаргүй. Ер нь ингээд харахад одоо Boston Celtics-ийг 2 үлрэл дараалж яваас дэш шуудлаа. Тэгэхээр 2 үлрэл дараалж яваас дэш шуудлаа авах нэг тун амаргүй. Тэгэхээр Cleveland 60 ажил хүрэхгүй гэж магадгүй. Гэхдээ нэг 55-аас дэш ажил аваад 55 ажилтнаар дуусгах нь магадгүй нэг юм болоо хангалттай ажлын тоо. Тийм үү. Тэгээ Нью-Йорк, Cleveland хоёр дээрээс л үзэж чижсэн дорн бүсээс хүлээлттэй байгаа. Яг гэхдээ доороос нь одоо юу гэдэг Орландо байна шүү дээ. Орландо, Детройт тий. Ер нь энэ дөрөв юм хэлчих магадлал дөө. Тийм дөрөв. За тэгээд тэдний гарааны бүрэлдэхүүнд бол өөрчлөлт байхгүй. Ерөнхийдөө өнгөрсөн улирлынхаа бүрэлдэхүүнийг хадгалаад аваад үлдсэн байна. Тэгээ одоо тэгээд бацгаажуулагч үндсэн кор бүрэлдэхүүн тэр чигтээ хэвэндээ байгаа учраас энэ багийн тоглолт нь нэг үлрэлийн дотор гинт өөр болоод унаад ч гэдэг юм уу тийм муу хүлээлт гэж бол үнэхээр халаг байна. Гол нь одоо бидний гол зорилго чинь ерөөсөө ийм өндөр талент зарцуулж байгаа бүрэлдэхүүн ч гэсэн их гой бүрдүүлсэн байгаа энэ нөхцөл дээр л аврагын төлөө л гарч ирэх гол зорилго болж байгаа шүү дээ. Өнгөрсөн жил бол өдрөл плей-офф тэнгэр газар шиг зөрүүтэй юм амжилттай болж хуурсан харамсалтай гэдэг чинь энэ жил одоо дахиад цонхон нээлттэй хэвээрээ байж байгаа учраас тэгээ бас нэг энэ жилийн заах ус бүлгүүний дараа яриа тий зөв сэлгээний бүрэлдэхүүн дээр Greg Porter-оор яг Premier-ээр л орох юм байна. Тий зөв шийдэгчээр сэлгээний. Тэгэхээр Lonzo Ball, Merrill, Hunter, Dean Wade бол энэ багт бас маш гоё цогцдог. Нургаш шийддэг тий юм тоглож. Тэгээ Larry Nance гэдэг яг бас л боол гэхгүй бол маш сайн сэлгээ яваад байгаа байхгүй. Гэхдээ яг би зүгээр энэ баг дээр нэг жижигхэн сул тал байж магадгүй гэж хараад байгаа нь Mobley Allen хоёрын нэг нь гэмтэл авлаа гэхэд
Орлох хүн бол ер нь их нэлээд хэцүү болчиход байгаа. Яг одоо яг хөө энд ингээ гараас илгээгээд 10 харагдаж байгаа боловч 11, 12, 13 дахь сонголтын тоглогч донд нь олигтой төвийн тоглогч байхгүй. Тэгэхээр ер нь бол төвийн байрал дээр харин Моблийн Аалн хоёр гэмтэх юм бол нэлээд өвгөн нөхцөл байдал руу шилжих гээд байгаа байхгүй. Ер нь бол гарааны энэ хоёр олоосгүй хоёр тоглогч болчиход шүү дээ энэ хоёр чинь. Тэрэнд би миний зүгээс санаа зовж байгаа зүйл тэр яг өнгөрсөн үйлрэлд бол Мобли тоглолт өнчсөн үед Дин Уидийг гараад гаргачихлээсэн л да Аалны хажууд 4 номер дээр. Тэгээд сэлгэнээс Тристен Томс орж ирээд тоглолцдог ч юм уу. Энэ үйлрэлд ч гэсэн зүгээр лайнаас байгаа учраас сарцсан гайваж магадгүй. За бүр болохгүй бол зүгээр хантрик гараар оруулаад жижиг дүүцсэн ч болно л доо. Нэг төвөө тойроо 4 жижиг үтсэн ч болно. Атлантад байхдаа 4 номер дээр бас тоглоод чадаад байсан шүү дээ. Тэгэхээр тэр талаараа бол бас нөх боломжтой тоглож байгаа нь бол байгаа бах. За тэгээ гимтлээс хоолой чадвал дахин аюул тайрах бүрэн боломжтой байгаа. Тэгээ өнгөрсөн улирлаас зүгээр нэг зүйл өөр эхэлнэ. Юу гэхээр өнгөрсөн улирал тэр плей-офф тавсан гимтлийг бол би улирлын ачаалттай холбож байна. Тамирчид ингээд олон хожоод рекорд тогтоогоод багийнхан түүх рекордын хойноос яваад тэгэхээр тоглох шаардлагагүй тоглолтууд дээр тоглоод хүчлэх шаардлагагүй тоглолтууд дээр хожих гээд тэгээд тэр нь өөрөө дарамт болоод ингээ урт улирал тавьсан. Энэ үйлдэл тэд өнгөрсөн үйлдэл зорилгоо биелүүлсэн учраас энэ үйлдэлд тэдний зорилго ерөөсө плей-офф л байгаа учраас илүү цагийн менежменттэй тоглоод лидерүүд ер нь ээлжилж амраагаад зарим шаардлагагүй тоглолтуудыг бол ер нь өгсөн ч өгөөд ер нь иймэрхүү менежментээр тоглоо авчих учраас плей-офф руу эрүүл сар ороод ирэх бол өгсөн хүлээлт байна. Яг нэг талаасаа тулаагийн ярьж байгаа зүйл дээр одоо арай нөгөө талаас нь нэмээд хэлэхэд бол энэ нөгөө лигээс гаргасан журам байгаа шүү дээ. Одоо шилдэг хамгаалан тоглогч MVP ч гэдэг юм. Энэ удирдлагын гол шагналууд за тэгээ бүх NBA-ийн багт нэрлэгдэх, бүх хамгаалтын багт нэрлэгдэх гэдэг дээр нөгөө 65 тоглолтын хязгаар гэдэг зүйлийг чинь лиг тогтоогод өгсөн. Тэнгүүт одоо жишээ нь Моблиг амраах боломжтой тоглолтын дээр ч гэсэн оролцуулахаас өөр аргагүй болоод тэгжиж нөгөө Мобли 65 тоглолтын хязгаарыг давж иж оны шилдэг хамгаалан тоглолтын шагналыг хүртсэн ч гэдэг юм. За Доноvan Mitchell бүх NBA-ийн багт багтахын тулд бас 65 тоглолтын хязгаарыг давах хэрэгтэй байсан гэдэг ч юм. Гарланд мөн адилхан. За тэгээ нөгөө Jarrett Allen хамгаалтын багт нэрлэгдэх боломжтой жил нь байхад 65 тоглолтод оролцоогүй болж чинь бас ингээд нэрлэгдэж чадахгүй өнгөрчин ч гэдэг юм. Энэ нь эргээд нөгөө цаашлаад тоглогчийн нөгөө бонус мөнгө цалин авах. Энд нь нөлөөлж байгаа учраас одоо яг энэ дараагийн том телевизийн гэрээ хийгдсэн байгаа энэ нөхцөл төр нөгөө лигийн журамч хэвээрээ байж байгаа учраас хитрхийн олон тоглолтыг бол өмжүүлнэ гэдэг угаасаа боломжгүй болчихсон. Тэгээд нөгөө лиг чинь бүр нарийн журамдаа заасан байгаа шүү дээ. 65 тоглолт. Гэхдээ тоглолт болгоно нь доорож 25 минут тоглосон байх хэрэгтэй гэдэг зарчим бас байгаад байгаа шүү дээ. Бүр задлаад ярих юм бол тэгэхээр чинь бас тоглолтыг нөгөө одуудыг зүгээр ингээд гэмтэлгүй байхад амраана гэдэг нэг талаасаа бас жоохон боломж нэлээд хомс болж ирж байна. Тэгэхээр одоо ээлжлэл бүгдийн л сайхан голд 6 тоглогчоо 65 тоглолтод л оруулъя. Минутаар нь л барихгүй бол. Тэгээ бүгдийн 17 тоглолт амарчсан амраа. Тэгэхэд учиртай шүү дээ. 2-2-оор нь ээлжлээ. За тэгээд энэ багийн супер амжилтын ард байсан хамгийн чухал хүн бол дасгалжуулагч багт ямар чухал вэ гэдгийг өнгөрсөн үеэр батлан харуулж чадсан Ken Atkinson дасгалжуулагч байна. Ken Atkinson ер нь Дотгооны мэрэгчлэлтэн тогтоё байсан. Дотгооны үнэхээр супер мэрэгчлэлт юм байна гэдгийг харуулчлаа. Зүгтлэн дээр ч ер нь харуулсан шүү. D'Angelo Russell гэдэг тоглогч багийн лидер статустай байгаа. 6-аар гарч ирээд плей-офф оролцсон. Тэгэхээр тэрнээс хамаагүй сайн багийн лидерүүд хамаагүй сайн бүрэлдэхүүн хэрэгжиж байгаа санал болгож байна. Тэгээд одоо лигт бас хүлээн зөвшөөрөгдсөн мангад зохицуулалтын нэг яг болчихлоо. Өмнө нь бол яг Warriors-тэй туслахаар ажиллаж ирснийг үзэж маань сайн мэдээ. Тэрний өмнө Google ингээд яг тэрнээс өмнө ингээд туслах хахлах гэдэг ажлууд хийж ирсэн ч гэсэн яг энэ сүүлийн нэг хэдэн оцсон багууд дээр нэлээд анхаарал татгуулсан. Ийм үр дүн гаргачлаа. Тэрний нэг юм тод жишээ болж өөрч юм. Тэгээд энэ жил яг л тэр систем яг л нөгөө тоглогчид яг л нөгөө тасгалжуулагч нь байгаа учраас Cleveland-ийн хүлээлт бол энэ жил ерөөсөө аврагын төлөө дорн бүсээс шалгарч гарч ирэх гол зорилго байх. За тэгээд энэ багийг товтлогооны мэрэгжилтэд удирдах байгаа учраас тэр товтлогоогоор уйлралт 1-р байранд дуусгаж. Ингээд Cleveland Cavaliers-ыг онцолсон дугаараа энд хүрээд өндөрлүүлж байна. 30 баг 30 өдөр нэвтрүүлгийн Gold Event тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel Group ажиллалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай үзэгчтэй. Баяртай үзэгчтэй. This is Paige Becker. It's time for you to be the best with my team. Give it all I got, then I'ma give some more. It's giving, push it past the limit, cause I'm built to score. Mind over matter, I'ma win the war. Yeah, keep rising to the top, no matter what.